Сайн залуусаа хамгийн сүүлийн weekly forecast-анда тавтаа морилцгаано. За энэ юу гэсэн үг вэхээр би ахиж энэ weekly forecast гэдэг видеого хийхгүй. Харин илүү гоё зүйл төлөвлөж байна. За тэр зүйл маань юу вэ гэхээр эх 7 хоногоос эхлээд би live analysis хийхээр болсон. Тэгэхээр YouTube дээр live analysis хийх учраас та бүхэн орж ирээд хүссэн хосол дээрээ шинжилгээ хийх боломжтой. Зөвхөн миний нэг ярьдаг хэдэн хосол биш те. Хүссэн хосол дээрээ шинжилгээ хийлгэж болох нэ. Мөн дээрэс нь миний YouTube-ыг үздэг хүмүүсийн 70% нь subscribe дардггүй юм билээ. Тэгэхээр subscribe дарахгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр сүүлийн үеийн мэдээллүүдийг та цаг тухайд навж сонсож үзэж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тийм учраас яг доор subscribe дараад тэгээд цаг алдуулгүй миний мэдээллүүдийг үзээрэй. За тэгээд лайваас гадна Forex анх сонирхож байгаа хүмүүстээ зориулсан цовруул контентуудыг би хийгээд явах учраас та бүхэн маань subscribe дараарай. За тэгээд дээрэс нь нэмэлт нэг мэдээлэл нь Exxon Broker дээр 2025 оны 2 сарын 1-ээс 15 хүртэл яг энэ доор partner code хэсгээр нэг 5 үсэг байгаа. Энэ үсгээр шинэ арилжааныхаа стандарт ансыг нээгээд депозит хийх юм бол $300 хүртэл 100% урамшуул байгаа. Тэгэхээр та $300 цэнэглэх юм бол $600 болоод яг $600-оор арилжаанд орж байгаа юм шиг арилжаанд орно гэсэн үг. Тэгэд энэ бонус нь ямар хэрэг байдаг вэ гэхээр ер нь бол нөгөө нэг данс шаталтаас бид нарыг хамгаалдаг. $300-оор цэнэглэсэн мөртлөө $600-оор арилжаа хийнэ гэсэн үг. Үүгээрээ давуу талтай тэрнээс биш $300-оор цэнэглэлчээр 300 татаа авчих юм бол бонус нь байхгүй болчихно гэсэн үг. Ер нь бол энэ бонус маань кредит гэдэг зүйл маань яг таныг арилжаа хийхэд чинь нөгөө маржинг чинь нэмж өгдөг буюу данш шатах эрсдлээс тодорхой хэмжээгээр хамгаалж өгдөг гэсэн үг шүү. За ийм байна. Тэгэхээр зарим маань $100 цэнэглэлчээд $200-оор арилжаа хийж болно л гэсэн үг байхгүй юу? За тэгээ бүгдээрээ өөр ч зарын чанартай зүйл одоохондоо яг ингээ болий гол анализ руугаа орцгоё. За алтнаасаа эхлэх үү, долларын индексээс эхлэх үү бүгдээрээ юу гэж бодож байна. За алтыг бүгдээрээ харъя те. 4 цагаас эхэлчих. За алтны хувьд бол өнгөрсөн 7 хоногт бүгдээрээ юу гэж ярьж ялаа. За миний story entry-г үтсэн бол анзаарсан байх те. За алтны хувьд бол энд down trend руу ороод ирсэн. Тэгэхээр бүгдээрээ retracement-ийн хөдөлгөөн хүлээж байгаад тэгээд sell дие гэж ярьжсэн. Тэгсэн боловч юу болсон бэ гэхээр буцаад retracement-ийн хөдөлгөөн орж ирээд retracement-ийн хөдөлгөөн орж ирснийхаа дараа ахаад доошогоо явах нь уу гэд энэ хэсгийг харсан чинь 4 цаг дээр ийм маш хүчтэй bullish candle гарч ирсэн. За энэ хэсэг шүү заяа. Энэ bullish candle гарч ирсэн учраас юу гэсэн бэ гэхээр би Discord-д байгаа active залуучууд ч гэсэн хэлсэн. За алт унахаа боллоо. Буцаад өсөх нэ. Тэгэхээр ахаад all time high хийх нэ гэдэг миний нөгөө нэг үнэгүй Telegram сууг байгаа шүү дээ. Тэр Telegram руу орсон хүмүүс би яасан ингээд актем руу явуулсан зүйлс харуулсан. Тийм учраас Golden дээр боломжтой гарвал байдаад байгаа манайх ингээд хэлсэн. За тэрний дагуу яа харахгүй all time high хийсэн. Тэгэхээр бидний хувьд бол яг weekly forecast-ийн хувьд бол би яг одоогийн биднэрт өгөгдсөн чартны мэдээллийн дагуу би та нарт мэдээд өгч байгаа боловч 7 хоногийн дундуур мэдээнээс хамаарат ч юм уу ямар нэгэн байдлаар өөрчлөлтүүд гарч болно гэсэн үг. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд дээр аль болох нөгөө нэг хурдан маневр хийгээд хурдан апдейтаа хийгээд хурдан арилжаанд ороод авчих хэрэгтэй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр өнөөдрийн миний ярьж байгаа зүйл 2 дахь гэхэд зураг өөрчлөлтөд эсрэг зүг рүү арилжаанд орж иж магадгүй. Тэгэхээр арилжаачийн үнийн хувьд бол яг тухайн цаг үеийнхаа чартыг хараад тухайн нөхцөл байдлаар тулгуурлаад шийдвэрүүдээ хурдан гаргаад явах нь чухал гэсэн үг. Тийм учраас хэрвээ миний weekly forecast-ыг сонирхдог хүлээдэг хүмүүс байх юм бол цаг тухай бүртэн мэдээлэл авахын тулд Alpha Trader цагтаам руу ороод ирээрээ манайхаа. Тэгэх юм бол яг тухайн үед нь нөгөө нэг зах зээлийн чих хандлагыг тухайн үед нь шууд би хэлээ явчихдаг шүү. Цаашдаа ч гэсэн бүр нарийн хэлхийг хичээж байгаа. Тэгээд гой төлөвлөгөөнүүд бас байгаа. Mindset-ийн маш олон сургалтууд ороо явж байгаа шүү. За. Тэгэхээр яасан бэ гэхээр all time high хийсэн буюу бүх цаг үеийн хамгийн өндөр ханшийг сэтэлсэн байгаа. За ингээд сэтгэлээд бүх хүмүүсийн нөгөө хүлээлт бол 2800 гэдэг ханш байсан. За тэгээ 2800 ханшаа бүрдээш сэтгэлээд явсан. За тэгвэл одоо алтан дээр бид нар юу харж байна вэ? За daily time frame дээр uptrend-ийн хөдөлгөөнтэй. За тэгээд uptrend-ийн хөдөлгөөн нь хэрхэн орж ирсэн бэ гэхээр за ер нь бол яг эндээс нэг ихбээр бол сэтгэлээгүй юм байлээ л дээ. Тэгэхээр энийг бол юу гэж үзэхгүй гэхээр баг daily дээрээ тренд маань ингээд impulse retracement хөдөлгөөн impulse явцсан байдалтай. За тэгэхээр одоо мэдээж хэрэг retracement-ийн хөдөлгөөн орж ирнэ. За retracement-ийн хөдөлгөөн орж ирснийхаа дараа бид нар дахиад long угаасаа харна. Ягаад гэвэл trend is your friend. Бид трендийн дагуу арилжах хэрэгтэй.
За тэгээд daily time frame маань одоо хөдөлгөөн маань юу нь бол энэ юм ба штэ. За тэгэхээр 4 цаг дээр болохоор одоо uptrend-ийн хөдөлгөөнийг үзүүлсэн. За тэгээд 4 цагийн swing low энд байгаа. Тэгэхээр энэ swing low них амар чухал биш. Угаасаа энийг доошоо сэтгэлээд ороод ирэх байх. За тэгээд 4 цаг downtrend руу иргэнэ гэсэн үг. Тэгээд эргүүл угаасаа сайн. За тэгвэл 4 цагийн хувьд бол эндээс шууд импульс, retracement импульс. За тэгээд доошоо одоо чүч хийгээд retracement өгöd ороод ирж болно гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд бол одоо яг уу гэхээр эх 7 хоногт алтан дээр за яг эхний нэгтгэгт ч юм уу хоёр дахьд яг уу шорт харж болж байна. Гэхдээ шорт харахтаа яг уу. За одоо энэ дээр би та хэдэд юу хэлдэг вэ гэхээр нөхцөл хийдэгтэй ингүүл сэлдэж шүү, ингүүл байд шүү гэдэг нөхцлүүдэд хэлчихдэг гэсэн үг. За эхний нөхцөл шорт харах нөхцөл маань юу харах вэ гэхээр за 4 цагийн swing low гэдэг энд нэг зураас байна. За энэ зүгээр support resistance зурж яхад амар олон юм зурж байна гэдэг янз бүрийн одоо комментэн дээр яриад байгаа хүмүүсийн хувьд бол за sorry. Энэ трендийн зураас болон support resistance-ийг ойлгохгүй бол тэгээд цаашаа явахгүй шүү дээ. За би олон юм зурхгүй байх хэвчээ. Би зөвхөн support resistance болон тренд л зурдаг. Fibonacci-ч баг татдаггүй, янз бүрийн индикатор гаргадаггүй. За тэгэнгүүт амар олон юм зураад байна, толгой эргээд байна гэдэг хүмүүс уучлаарай өөртөө дээр ажиллаарай заяа. За тэгэхээр impulse, retracement, impulse. За тэгээд 4 цаг доошоогоо short ороод ирлээ. Тэ одоо downtrend-ийн хөдөлгөөн ороод ирэх юм бол бид нар retracement-ийн хөдөлгөөн дээрээс нь short орж болж байна. Сэлдэж болж байна. За ингэ сэлдэхдээ хаашаа орж ирэх магадлал өндөр үг гэхээр за энд угаасаа яг одоо gap гарчихсан байна. За тэгэхээр мэдээж хэрэг нэлээд доошоо орж ирээд за энэ оройны одоо дэмжлэгийн зон. Ер нь бол яг энэ хавцаа орж ирэх магадлал маш өндөр байгаа заяа. За тэгэхээр энэ зон руу баг ороод ирчих магадлалтай алтны хувьд. За тэгээд ийшээ бид нар шорт харна гэсэн үг. Харин энэ зоноос доошоогоо бид нар шорт харж болохгүй. Хэтэрхий эрсдэлтэй болж ирнэ. Тийм учраас яг гэхээр үүний дараа бидний хувьд лонг арилжаа төлөвлөж эхэлнэ гэсэн үг. За тэгээд 4 цаг маань мэдээж эрт баг трендээр ороод ирэх бах. 4 цаг аптренд руу шилжсэний дараа ахаад дэшээ бид нар лонг харж болж байна гэсэн үг. Тэгэхээр за хэтэрхий би хоолоо шахаад ирээд байна. Тэгэхээр үгс өгөхээр алтны хувьд бол эх 7 хоногт бид нар иймэрхүү төлөвлөгөөтэй байж болно. За тэгэхээр эхний 7 хоног ихээр шорт хараад тэгээд шорт харахтаа энд байгаа тий swing low сэтэрсний дараа энэ яроос шүү сэтэрсний дараа бид нар шорт хараад угаасаа ойрхон байгаа зү энийг бол хүлээчих болно шүү дээ. Шорт хараад үүний дараа 4 цаг аптренд руу ирэх юм бол бид нар юу харах вэ? Лонг хараа авчнаа л гэсэн үг. За тэгэхээр мэдээж хэрэг энэ дээр яг тренд үүсэхгүй байлаа гэж бодоход энд байгаа support zone дээр ямар нэгэн байдлаар одоо engulfing candle эсвэл doji candle ч юм уу гарсан үед бид нар risk entry дэшээ long харч болно гэсэн үг шүү. За алтны хувьд бол эх 7 хоногт ийм одоо зүйл төлөвлөж байна. За тэгээд мэдээж хэрэг эх 7 хоногт юутай non farm байсан. Non farm буюу энийг болохоор фермийн бус ажлын байрны өөрчлөлт гэж нэрлэдэг сайн монголоор. Тэгэхээр энэ мэдээ маш хүчтэй мэдээ. Тэгэхээр энэ мэдээгээр алтны хувьд бол үндсэн импульс хөдөлгөөний хийчих магадгүй гэж миний хувьд бодож байна. За тэгэхээр яг хөө тэр мэдээг яг хөө бид нар харах хэрэгтэй. Гэхдээ ер нь бол ийм штэ. Мэдээ яаж гарах вэ? Дээшээ гарах уу, доошоо гарах уу? Бид нар ингээд тодгоо гашдгаад байдаг. Энийг би маш олоод хэлж байгаа. Мэдээ бол тухайн зах зээлийн трендийг өргөжлүүлнэ. Эсвэл ретресментийн хөдөлгөөн өгдөг. Тийм учраас мэдээнээс өмнө алт унаадах юм бол бид нар лонг орвол илүү арилжааны их магадaltaй. Мэдээнээс өмнө алт өсгөх юм бол шорт орно л гэсэн. Ер нь бол эсрэг хамааралтай байх магадлал маш өндөр байдаг шүү. За тийм учраас тухайн үедээ яг мэдээний арилжаа гэдэг миний угаасаа сургалтын дээр орсон байгаа. Тухайн үедээ бид нар маневр хийгээд ингээд ячуулна. За орчих болно. За алтны хувьд бол ийм байна өөр ярилтгүй. Угаасаа тренд бол дэшээ байгаа. За заавал энэ спорт зон хүрэхгүй. Тэгээ дунд тавиас энэ тавиас ч юм уу дэшилж болно шүү дээ. Тухайн үед яг юу тухайн үеийн одоо шатны хөдөлгөөн ямар байх нь тэрнээсээ болно гэсэн үг. За доллар индекс daily time frame. За доллар индексийг бүгдээрээ харахад ингэсэн. За weekly-г харчих. Weekly time frame дээр uptrend хөдөлгөөнтэй байгаа. За weekly-гийн uptrend хөдөлгөөн хэрхэн явж байгаа нөхөр impulse retracement одоо impulse-ийн хөдөлгөөн эхлэх болж гин үгүй юу бүгдээрээ харцгаая. За тэгээд энэ яг нөгөө нэг retracement-ийн хөдөлгөөн маань за эндээс ойсон гэвэл аль хавцаанаас килевлүүд давхцсан байна харъя л да. Ингээ харах юм бол тэр арай хүрээгүй. Тэр юу нэндээ ийшээ л юм шүү дээ. Ийшээ энэ одоо спорт зон дээр ойсон байх магадaltaй юм. За Fibonacci татаад үзье.
Fibonacci-гийн 61.8 гэдэг левел. За энийг бид угаасаа мэдэн шүү дээ. 61.8 50 левел энэ хоёроос ялангуяа ойх магадaltaй буюу golden zone гэж нэрлэдэг. Гэхдээ golden level чинь нэг яг зүгээр ихэвчлэн тэгж одоо ойдаг учраас нэрлэдэг шүү дээ. За тэгэхээр ер нь бол яг weekly time frame дэшега явчих магадгүй л харагдчихээн заяа. За хэрвээ эндээс ойсон бол хаа хүртэл явах юм бэ гэхээр Fibonacci 27 яг би заасан шүү дээ. Тэгэхээр энэ орой хавцаал ирэхэндээ доллар индекс ингэж орж ирэх гэдэг. За тэгэхээр эх 7 хоногт бол яг шууд ингэж явах нь хаашаа юм те. Ер нь бол ойрын хэдэн 7 хоногтоо долларын индекс ингэж дээшээгээ байх магадлал маш өндөр байна гэсэн үг. Тэгэхээр бид нар долларын индексийг өснө гэж бодоод бусад ферүүд дээр одоо шорт харна. Гэхдээ алтан дээр ганцаарн дээр нь шорт харахгүй гэсэн үг. За daily time frame харъя. За тэгвэл энийг одоо бид нар устгах уу, weekly рүү өгөх үү? Олон удаа зураг зургадаг учраас заавал за энийг weekly рүү өгчээ заяа. Тэгээ зургаа устгахгүй байхыг бодъё доо. Энэ бас амар чухал weekly-гийн resistance зон байна. За тэгэхээр ер нь бол импульсийн хөдөлгөөн ихэлсэн байх магадлалтай. Гэхдээ daily time frame дээр down trend-ийн хөдөлгөөн байгаа. Down trend-ийн хөдөлгөөн хэрхэн орж ирсэн бэ? Retracement, impulse, retracement, impulse. За тэгээ орж ирэхдээ бүр баг ийшээ орж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр daily бол яг up руу ирсэн гэхэд хэцүү юм заяа. Ягаад гэвэл импульсийн хөдөлгөөн шууд энд 9 хаягийн дээр байгаа. Гэхдээ яг энд орж ирсэн жижиг трендийн хөдөлгөөнийг бид нар юу гэж үздэг вэхээр маш гүн ингэж орж ирсэн. За тэгээд энд үүссэн жижиг тренд чинь одоо баг up руу баг эргэж байгаа. Ингээд харагдаж байгаа учраас бидний хувьд бол яг эндээс яг үнэхээр явчих магадгүй гэж үзэж болох юм. За 4 цагийн харъя гэвэл яг нарийн шууд нөгөө 100% compromission байхгүй. За яг 4 цаг дээр харах юм бол энийг за үнэхээр явцсан гэж үзвэл 4 цагийг яг апруу шилжсэн гэд харахаар ингээд дэшээ ингээд за тэгэнгүүт энэ 4 цаг апруу шилжээд явцсан гэж үзэж болох юм. За үнэхээр ингэж үзэх юм бол бидний хувьд нэг хэсэгтээ уусаа дээшээ харна. Тэгээд нэг хэсэгтээ дээшээ харна гэдэг нь цааш дээшээ харна гэсэн үг. За долларын индекс ямарсан дээшээ иргэсэн 100% compromission байхгүй. За 100% compromission бид нар ядаж 100% гэдэг нь яг compromission энэ яриад байгаа шүү. За бид нар энийг сэтэлжээж авах гэдэг ядаж. Уул нь энэ week энэ төр байгаа л да. Гэхдээ ядаж энэ оройг сэтэлжээж за энэ resistance-ыг сэтэлжээж долларын индексийг дээшээгаа weekly time frame-ийн импульсийн хөдөлгөөн явуулах нэ гэж үзэж болно гэсэн үг. Гэхдээ одоохондоо 100% эргэлт байхгүй. Яг compromission байхгүй гэсэн үг заяа. Гэхдээ ер нь бол яг хандлага бол дээшээ болцсон. Тэгэхээр долларын индексийг миний хувьд бол яг weekly time frame-ийн импульсийн хөдөлгөөн хийчих юм байна гэж харж байна. Тэгэхээр эх 7 долларын индексийг дээшээ харна гэсэн үг. За тэгэхээр дээшээ харахаар евро долларын хувьд бол унж орж ирнэ. Унж орж ирэх магадaltaй гэсэн үг. За үүний жишээ нь гэвэл weekly time frame downtrend хөдөлгөөнтэй. Downtrend хөдөлгөөнийх нь retracement хөдөлгөөн маш хүчтэй орж ирсэн. Энд маш хүчтэй retracement хөдөлгөөн орж ирээд буцаад доошоо унах магадaltaй байна. За Fibonacci татаад үзэхээр 78.6 энэ сандал хасах хоригдол хүртэл явна. Ишээ. Бүр ихтэй л ишээ. Энд ямар зон вэ? Тэгэхээр энэ gap-ыг нөхөх үйл ажиллагаа хийгдэх юм байна. За тэгэхээр долларын индекс ер нь бол weekly time frame доошоо. За daily time frame-ыг харах юм бол мөн адилхан нөгөө долларын индекстэйгээ адилхан евро доллар чинь энэ нөгөө нэг gap чинь юун дээр байсан ш. Тэгэхээр ишээ ер нь бол хандлага доошоогоо болж байна. За тэгэхээр эх 7 хоногт бид нар дахиад евро доллар дээр ер нь short харчвал зүгээр байна доо. Тэгэхээр одоогийн байдлаар 4 цаг мөн адилхан down trend өгдөгөнтэй. Тэгэхээр бидний хувьд бол яг угаасаа 4 цагийн импульсаар орно шүү дээ. За ийшээ орж ирлээ. Retracement дээрээс доошоогоо ахад short ороод үзэхэд ер нь бол буруутгахгүй болж байна гэсэн. Ишээ. Short ороод ирж болж байна. За тэгээ одоо бол угаасаа short орохгүй. Энд retracement орж ирлээ short орно гэсэн. За тэгээд энэ short арилжаанууд хизээ тэгвэл cancelдэх вэ те cancel болох вэ гэхээр за 4 цагийн энэ орой. Энэ оройг буцаад сэтлээд ороод ирвэл ер нь short харахаа болно. Долларын индексийн хувьд бол чинь ингэж орж ирсэн энэ евро юм.
За ер нь бол энэ нөгөө нэг юу зон спорт зоноо доошоогоо сэтлээд ороод ирвэл долларын индексийг дээш харахаа болно гэсэн үг. Гэтэ баг зүүн мөгээр ингэж орж ирэх юм шүү дээ. Энэ гэп. За энэ гэпийг нөхцөн л юм байна л да. Уул нь энэ зүйлтэй. За тий. Ийшээ ер нь заяа. Энийг сэтлээд ороод ирэх юм бол юу гэж үзэх вэ? Манайхаа энэ хэсгийг сэтлээд ороод ирвэл юугаа бай харахаа болёо. Буцаад унах нэ гэж үзнэ. За тэгэхээр одоо үндсэн чиглэлийнхаа би нөхцлүүдийг хэллээ шүү. Долларын индексийн хувьд бол энэ ойрыг сэтлээд ороод ирвэл ханшны хувьд юм байна. 1.0466 гэдэг ханшийг сэтлээд дээшээ гараад ирвэл шорт харахаа болж байна. За. Долларын индексийн хувьд бол яг энэ зоноо буюу ханшны хувьд 107.51 гэдэг энэ ханшийг сэтлээд ороод ирвэл бидний хувьд бол долларын индексийг өсгөө болж байна гэж харна гэсэн үг. За. За хоёрхоос л яриад дуусъя те. Нэлээд удаа ярьчих. За энэ болохоор pound yen би pound yen-ийг харахгүй байгаа. Pound yen надад үнэндээ таалагдахгүй байна манайхаа. Аль болох битгий ярилч заяа амар ядрагатай. Энэ хараа. Ингээд нэг сайд бай. За pound yen-ийн хувьд бол weekly time frame down trend-ийн хөдөлгөөнтэй down trend-ийн хөдөлгөөн нь энэ болохоор ер нь бол яг double top баг үүсээд за тэгээд буцаад энэ буцын хөдөлгөөн эхлэх гээд байна уу гэсэн чинь энд маш хүчтэй муухай engulfing candle гараад ирсэн. Weekly дээр. Тэгэнгүүт daily time frame-ийг харсан чинь энийг даун тренд хөдөлгөөнө апруу шилжүүлсэн байна л да. За тэгээд апруу шилжүүлэхдээ үндсэн swing line доор ороод ирсэн. Энд дээр одоо унах гэдэг юм уу, яах гэдэг юм. За хүмүүс харах юм бол энэ яролыг сэтэлсэн чинь баг унчих байхаа гэж хараад иж магадгүй. Тэгээд 4 цагийг харах юм бол бас энэ дэшээ гараад ирсэн. Тэгэхээр ер нь бол арилжааны нөхцөл амар ядаргаатай харагдаж байна. Би found энэ дээр өрөндөө арилжмааргүй. Яг үндсэндээ доошо байж байх л да. Одоо энийг харалтаа ингээд доошо. Гэхдээ доошо орж ирэхдээ яхаж нэг дээшээ орж ирэх гэж байгаа юм уу? Эсвэл яг зүгээр л ингээд байж иж магадгүй нэг шиг. Тэгээд дээшээ задарна. Эсвэл доошо задарна. Одоохондоо ямар ч нөхцөл байхгүй. Тэгээд 4 цаг up down trendтэй. Энэ дээр бол угаасаа scalp feed хүмүүс хийхэд ч хэцүү. Ер нь л эх 7 хоногт pound yen-ийг хаялаа шүү. За манайхаа. USD yen дээр weekly time frame uptrend-ийн хөдөлгөөнтэй юм шүү дээ. За тэгээд daily дээр болохоор down trend-ийн хөдөлгөөн орж ирээд гэхдээ down trend-ийн хөдөлгөөн орж ирэхдээ энд нөгөө нэг 2 удаа 3 удаа support барьсан юм байна. За тэгээд энэ одоо support яагаад барьсан бэ гэсэн чинь яг энд нөгөө нэг юу байгаа. Энийг баг support гэхээсээ илүү баг demand гэж үзэж болох юм тий. За тэгээд яг эндээс одоо ойж байгаа байдалтай харагдаж байна. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр USD yen-ийн хувьд бол яг дээшээгээ буцаад одоо weekly time frame-ийнхаа retracement хөдөлгөөнийг хийч гсэн байж магадгүй. За Fibonacci татаад үзье л да. Тэгэнгүүт Fibonacci 50 level гэхээр 50 level хасах 45 гэхээр нэлийн дээшээ. Уус энэ чинь бүр амар яваа дээшээ юм шүү дээ. Явах магадaltaй. Яагаад ингэж явж байгаа нөхөр угаасаа ойлгомжтой тий. Доллар маань өөрөө чангарч эхэлж байна. За тэгэхээр ер нь бол ядаж хасах 27 эхний ээлжинд ийшээгаа бид нар харчиж болж байна гэсэн үг. Тэгэхээр эн чинь ингээд weekly дээр дээшээ. USD yen, pound yen-ээс хамаагүй дээр л харагдаж байна л да. За тэгээд ер нь бол дээшээ гэхээр daily time frame маань апруу шилжиж эхлэегүй байгаа. Апруу яаж шилжүүлэх вэ гэхээр ядаж энэ оройг сэтэлчиж бид нар апруу шилжинэ гэж үзнэ. Тэгэхээр ер нь бол би яг ойрд USD yen дээр нөгөө нэг шинэ арилжааныхаа арга барилыг туршиж байгаа заяа. Тэгэхээр миний нүдэнд бол одоо арай ойр л харагдаж байна гэсэн үг л дээ. 4 цагийн хувьд энэ орой ойрхон байна уу? Тэгэхээр энэ оройг л бүгдээрээ сэтэлчүүл яг USD yen-ийн хувьд л дээшээ харж болж байна. За тэгээд ойлгомжтой тий. Daily time frame энэ орой руугаа мэдээж ирэх хүрчнэ. За энэ орой руу хүрвэл дараагийн энэ орой руу хүрчнэ гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ эх 7 хоногт USD yen дээр төвлөрий. USD yen дээр би арилжаа хийнэ. Тэгэхээр яг дагаад USD yen дээр хийж болно. Яг брокеруудын хувьд бол spread жоохон өндөр юм билээ. Яг өдрийн арилжаа энэ төр хийвэл асуудалгүй. За scalp арилжаа хийвэл ер нь spread жоохон өндөр
Тэд үү. Гэтэ евро-USD-гээс л бараг дээрсэн дөө. Тэгэхээр USD yen дээр бүгд арилж явж болж байна. За биткойноо яриад бүгдээ дуусгая. Weekly uptrend-ийн хөдөлгөөнтэй. За тэгээд weekly-ийн uptrend-ийн хөдөлгөөн нь энд маш удаан support барьж байгаа. За тэгээд энэ support цаашдаач барьсаар байх бах. Daily time frame-ийн хувьд болохоор одоогийн байдлаар daily чинь яаж явж байгаа лээ? За уус uptrend-ийн хөдөлгөөн энэ баг ялгаагүй юм шүү дээ. Ингээ орцсон бүгд up гэж ярьж илүү те. За яг энэ дээр бол одоо тренд ирэх амар хэцүү. Тийм учраас ер нь бол хамгийн чухал зон энэ зооны хооронд л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зооноос энэ зооны хооронд ер нь бол явна гэж харж байгаа. За тэгээд одоогийн байдлаар бол угаасаа энд үссэн нэг ёроолыг сэтэлж энэ хэсгийг. Тэгэхээр дараагийн зон буюу биткойны хувьд бол эх 7 хоногт ингээд унж орж ирж байна. Ингээд унаад ороод ирч магадгүй. За эндээсээ ахаад дээш байгаа нэг юм сайдвей байдалтай ер нь бол биткойн явах магадaltaй шүү. За тийм учраас ер нь бол энэ чухал одоо дэмжлэг болон эсэргүүцлийн бүс хооронд л одоо энийг сэтэлхээр чинь яах вэ? Энд чинь доошоо ороод ирнэ. За энэ хэсгээр жоохон реакшн үзүүлчих магадгүй. За тэгээ дахиад дээшээ явчих магадгүй энэ хүртэлтэй. Тэгэхээр энэ хоёрын хооронд бид нэр яг жоохон сейф маягийн арилжаанууд хийж болж шүү манайхан. За өөр биткойн дээр хэлэх юм байхгүй. Ер нь бол яг ерөнхий чиглэл бол дээшээ ап байгаа. Тэгэхээр энд хэр зэрэг ингэж явахыг бид нар мэдэхгүй. За тэгээд удахгүй дээшээгаа буудах магадaltaй л гэсэн үг. Тэгэхээр биткойн дээр ингэж л харж байна. Өөр одоохондоо угаасаа хэлэх юм байхгүй шүү дээ тийм манайхаа. Ийм байна. Тэгээд эх 7 хоногт яг нөгөө S&P 500 ч юм уу, тэ Nasdaq ч юм уу, эсвэл одоо oil ч юм уу тэр тал дээр за бусад одоо криптонууд дээр ч юм уу шинжилгээ хийхийг хүсэх юм бол live-аар ороод ирээрэй. Тэгээд ер нь бол энэ 7 хоногийнхаа яриаг бүгдээрээ ингээд дуусгая. Зя. Тэгээд эх 7 хоногт илүү ер нь энэ 2 сарда тий илүү олон контенттой, за илүү сонирхолтой байдлаар бүгдээрээ уулзцай. Хамгийн гол нь subscribe дарахаа мартаа. Би өмнөөсөө хэлдэггүй байсан. Одоо хэлчихье за. Ягаад гэвэл 70% нь subscribe дарахгүй үзэж байгаа гэхээр чи юу гэсэн үг вэ те. За бүгдээр амжилт хүсье. Түр баяр таа.